Өөрөөр хэлбэл ер нь нэг салбар дээр ч юм уу нэг ажилдаа ингээд удаан байхгүйгээр ямагт ингээд шинийг эрэлхийлээд суралцаад тэрүүгээр өөрийгөө ингээд хөгжүүлээд сориод яваад байна шүү дээ. Тэгвэл одоо таны дараагийн өөрийгөө сорих зүйл чинь юу вэ? Амьдралын мөчлөг гэх юм уу, цаг хугацааны тойронцог гэх юм уу, тэрэнд ингээд яг давтагдаад байгаа хгүй миний юм байна. Тэгээ би 10 онд төгсөж хурж ирээд соёл урлагийн сургууль багшилж байсан. Тэнд хэцүү байсан боловч надад маш сонирхолтой байсан. Тэгээ тэнд би соёл урлагийн салбарт би нэг улстай ч юм уу, ямар нэгэн багш нартай ч юм уу, ямар нэгэн хүнд ингээд өрөө төлөх ёстой гэдэг тийм юм байгаад байдаг. Тэгээ би салбартаа хэдийгээр одоо цалин мөнгөнд тэр яах вэ? Тэгээ заавал нэг тэр салбарын хөгжилд өөрийнхөө үр нөлөөг эргээр гаргах ёстой гэдэг үгнээс одоо ингээд буцаад юу яаж байгаа? Багшлаж эхэлж байгаа. 10 жилийн өмнө нэг хичээл батлуулж оруулж исэн бол одоо тэрийг ахиж очиж багшлана. Тэр үед нөгөө сурах хүчиг, үндэсний сурах хүчиг байхгүй байсан. Тэгээ сурах хүчиг ер нь гарах хэрэгтэй гэдэг нэг одоо хойно цуг продюсерын ангиас сурж исэн найз яхан одоо онлайн продюсерын талаар онлайн номыг орчуулад гаргаж байгаа. Тэгэхээр Монгол улсын нөгөө соёл урлагийн салбарынхан өөрийн үндсэн хэл дээрээ сурах гарын авлагатай болох гэж байгаа. Тэгээ тэрэнд бол жоохон хүчин зүтгэж байна. Юу анх удаагийн гэсэн үг юм уу? Тоогийн нэмж байгаа мó эсвэл бүр шинээр оруулж ирээд байгаа мó? За яг нөгөө нэг ийм юм байх хэрэгтэй. Мэдээд ном тохиомлууд одоо өдөр ирэх тусам гой гарч байгаа одоо үндсэн монгол хэл дээр ингээд орчуулагдаад юм уу эсвэл бичигдээд гардаг баг. Тэгвэл үндэс онол гэдэг ном болвол би бол олж хараагүй. Тэгээд ангийнхаа найзын одоо энэ продюсерийн талаар онол одоо онлын гарын авлага гэсэн номыг би монгол хэл дээр орчуулаа. Энэ бол яг нөгөө нэг сургалтанд зориулсан гарын авлага болгож гаргах нь зөв юм а гэдэг юм шийдвэр түрээд тэгээд тун утгагүй одоо бизнес соёл урлагаар бизнес хийх гэж байгаа, соёл урлагийн тогоонд чанагдах гэж байгаа, эсвэл соёл урлагаар мөнгө олж болох юм а гэж сонирхч хэн болгон зориулсан тийм гарын авлага, онлын гарын авлага ном гэдээ гарна. Тэгээд тэрийг гаргаснараа соёл урлагийн салбартаа хийж байгаа нэг одоо миний хувь нэмэр гэж харах гэдэг. Яг энэ удаагийнхтар бол юу яана? Орчуулна. За тэгээд тэр номынхан одоо гарын авлага болгоод өөрөө хичээлийн ороод тэгээд цаашдаа тэр номынхан талаар нөгөө зохиогчтой хамтарсан мастер класс босод хичээлийн босод хэлбэрүүдээр номоо одоо тайлбарлсан дараагийн төвчний юмнууд болох гэж бодож байна. Монголд л яг уу сурах бичиг байхгүй байлаа гэж бодоход өөрөнтэй сурж исэн Оросод өчнөө олон сурах бичиг байгаа шүү дээ. Тэгвэл яагаад заавал энэхүү зохиолчийн тэр номыг сонгож ингэж орчуулж байгаа юм бол? Холливуд бол шоу бизнес энэ талаар бол мундаг. Гэхдээ яагаад Орос хүний бичсэн номыг орчуулж байгаа гэхээр манай Монголын соёл урлагийн салбар чинь тэр чигээр нэг Оросын нөгөө суурь школтой байхгүй. Одоо хагас 100 жилээс илүү тийм одоо Оросын нөлөөллөөр бий болсон соёл урлагийн одоо суурьтай. Энэ дээр Оросод гарсан ном илүү манад арай амьдралд ойрхон төхөмтэй байх юм болов гэдэг юм Орос номноос орчуулж байгаа. Тэгээд угсан загсны одоо нэг үлгэр гэдэг шиг ингээл тэдэн жилийн өмнө гарсан одоо намайг очиход баахан номнууд сурагч хүл байсан л да. Тэдрийг орчуулахаас илүү болж өгвөл хамгийн сүүлийн үеийн одоо шинэ хэрхэн яаж загс орхоо гэдэг одоо шинэ нийгэмд уялдсан номыг гаргасан дээр юм болов гэсэн бодолтойгоор энэ номыг орчуулад гаргах гэж.